Бүгдээрээ сайн уу? Бичлэгээ эхлэхээс өмнө лайк болон сабад арсан гэдэгт итгэлтэй байна. Энэ удаад алдагдсан тосгон гэх нэртэй 2016 онд гарч ирсэн анимыг ярьж өгөхөөр бэлтлээ. Бүхнээс залхаж хинээч мэдэхгүй газар шинээр эхлэхийг хүссэн хэсэг хүмүүс автобусанд сууж яваагаар аним маань эхэлдэг. Тэд бүгд нэг нэгнээ танихгүйгээс гадна нэгэн нууцлаг тосгоныг зорж яваа юм. Тэдний очих газар бол Нанаки хэмээх газрын зурагт тэмдэглэгдээгүй тосгон. Нэг нэгээрээ өөрсдийгөө танилцуулж эхэллээ. Гэхдээ жинхэнэ нэрүүдээ биш, өөрсдөө өгсөн хоч нэрээ танилцуулна. Аяллыг зохион байгуулж яваад ахаараа. Микаге Юра, худалдааны компанид ажилладаг, гэрэлсэн, баян айлын хөв. Тамийн гал, Сой латте, өрөнд баригдаж хөтөнд идэгдсэн Якитори зардаг Торьясу, рэпер Йоцун, бие муутай Ванкоро Мочи, Хёкицу, витамин чихрэн дуртай Нана, Жек, Дозаймон, эрчүүдэд дургүй Юна, Юнэ, уг нь бас л Юна, Юно, уг нь бас л Юна, Тошибой, эцэг эхчүүдээсээ болж салсан Мамба болон түүний эхнэр Питан, мөрдөгч Нанко, найзуудаасаа залхсан Май, Пуко буюу Адама хайж яваа Ева, дуунд дуртай Нянта, Мицумонегийн болохоор яг жинхэнэ нэр нь мөн, Beatstar, Мицумонегийн найз, Stalkers дутаж яваа Нетай, Арслан, ууртай эр Варукана, Ягаан дээрх Ямаучи, Масаки, нууцтай Ловпон. Ингээд танилцуулгын дараа Нанаки тосгоны талаар ярьж эхэлнэ. Өнөг хүртэл энэ тосгон руу явсан хүмүүс хизээж эргэж ирээгүй гэдэг. Харин аяллыг хөтөж тэдэнд хүмүүсийг сургаггүй алга болоогүй. Зүгээр л тэндээ сууршин амьдарч байгаа гэж хэлдэг. Олонд танигдсан газар хэдий ч цагдаа нар ч очиж байгаагүй гин. Одоо харин эдгээр хүмүүс сургаггүй алга болох стенийг болж Нанаки тосгонд амьдралаа шинээр эхлүүлэхээр шийдэн явна. Замд зарим хүмүүс ярилцаж эхэлнэ. Тосгоныг цагдаа нар олж чадахгүй гэдг нь сонирн байна гэхэд нэг нь Нанаки тосгоныг улс төрийн зорилгоор ашигладаг гэх цуу яриа байдаг талаар хэллээ. Мөн энэ цуу ярианд олон жилийн өмнө ерөнхий сайд нууцаар тагнуулчдыг сургахад энэ тосгоныг ашиглаж байсан ч төлөвлөгөө нь нураад нууцаа хадгалах гэж бүх хүнийг хөнөөсөн гэдэг. Харин энэ нөхөр түүний яриаг үгүйсгэж өөр нэгэн таамгийг хэлдэг. Тосгоны ойролцоо байх үйлдвэрээс гарсан утаа хүмүүсийг ховсддаг гин. Нэг эмэгтэй болохоор тосгоныг хөдлөг гэж сонссон талаараа хэлнэ. Гинэт автобусны жолооччоос бүхнээс талхаж байгаагаа хэлээд хурдаа огцом нэмлээ. Түүний амьдралч бас хэцүү байгаа гэд хурдалж байх үед араас нэг нь ирж жолоочийг цохин, нэг охин болохоор дотор нь муухарсаар жолооч руу бөөлжөөд авлаа. Энэ явдлын дараа автобусыг төр зогсооно. Бүгд гадаа зогсож байхад нэг чимээ сонсогдлоо. Тэгсэн Кохарун гэж энэ эмэгтэй нээ хэвгүй дуулсаар гарч ирнэ. Энэ тосгоныг олж чадах хүн байх. Нурангаас болоод автобус замын хажуу тийш унан хөдлөх боломжгүй болжээ. Жолоочоос бусдад нь автобус яах нь хамаагүй учир орхихыг хүсдэг. Нанаки тосгон өчөж амьдралаа шинээр эхлүүлэх хүмүүст мөнгө гэж зүйл хэрэггүй учраас бүгд байгаа мөнгөө жолоочд өгч цааш явахаар болно. Харин үүний оронд жолоочийг тосгоны талаар ам нээхгүй байхыг хүсдэг. Жолооч ах хэдий уур нь хүрсэн ч мөнгө хэрэгтэй учраас төвчгээр шийдсэн аятай тэдний хитвчүүдийг авч байгаа нь харагдана. Тэд алхсаар үүр цайх үеэр тосгоныг олж ирэв. Тосгонтой танилцахад хаа сайгүй хуучирч муудсан хашаа байшин, дотор нь удаан хүн байгаагүй мэд тоос тогтсон байхан тэр. Тэд багдаал гэхэд нэг жил хүн байгаагүй бололтой хэмээн ярилцсан. Мөн Нанаки тосгон яг мөн эсхийг мэдхээр хуваагдан судалцахаар болно. Тарсан хүмүүс буцан цуглах үеэр жолооч ирсэн байдаг. Тэр ч бас амьдралаа шинээр эхлүүлэх замыг сонгожээ. Цугласан хүмүүс 2 хүн алга болсныг анзаардаг. Алга болсон 2 хүн нь рэпер залуу болон жолооч руу бөөлждөг охин. Тэд ярилцах бүртэл санал зөрөлдөгч дахин салахгүй байхаар тохиролцсон алга болсон 2-ыг хайна. Ингэж байх үеэр чанга хашгирах чимээ гарлаа. Тэгсэн баавгай байж болзошгүй улмөр олж харан бүгд айн санарна. Ашгүй нөгөө бөөлждөг охин олдлоо. Тэгэд юу болсон талаар ярихад бүгд түүнийг үнэн ярьж байгаа эсгэд эргэлзэн. Тосгонд хүн байхгүйч ногоо ургуулж байсан бололтой үлджээ. Тэд ногоонуудыг түүж хоол хийж эцэцгээдэг. Ууртай царайтай ир алга болсон рэприйг хайсаарлана. Энэ үеэр нүдний болцтой залуу нэг хүүг нэрээ соль энтер гээд айгуу дээрлэх гэсэн чинь нөгөөх нь бүр эвгүй гар ээж таарнаа. Тэгээд нөгөө хүүг аюултай гээд хүлээд бусдаас тусгаарлана. Тэгсэн энэ Май гэж охин болохоор энэ хүүтэй нэг сургуульд явдаг байсан. Мөн жилийн өмнө ангийнхаа хүүхдийг хутгалсан хэрэгээр цасан хүмүүжүүлэх рүү явсан талаар нь бусдаа хэлж өглөө. Бүгд түүнийг аюултай гэмт хэрэгтэн гэж хүлээн авч байхад ганцхан хүн түүнийг өмөрөх гэж оролдоно. Мицумоне бусдаа хандан сая түүнийг нүдэ боосон залуу дээрлэгсэн. Мөн өмнөх асуудлыг нь бид мэдэхгүй шүү дээ гэсэн ч бусд нь түүнийг зойрон торихыг дэмжлээ.
Энэ үйл явдлын дараа ууртай царайгаар дахиад л нөгөө рэпер залууг хайх ажилдаа иргэн ордог. Жекиг ганцаараа хоригдсанд санаан зовсон Мицумоне түүн дээр очих гэж оролдоход энэ Лавпон гэж галзуу охин янз бүр болноо бүр. Ер нь л юм л бол шууд цаазлыг цаазаар ав гэж солиороод идэг. Нэг тийм сэтгцийн асуудалтай юм шиг байгаа юм. Тэгээд Мицумоне энэ галзуугаас арай гэж холдоод босоод явах гэсэн нэг цогцос усанд хөвж байхыг олж харна. Гэсэн ч усны урсгал хит хурдан байснаас болоод барьж авч чадалгүй алцчихдаг. Ингээд бүгд нийлээ тайж эхэлнэ. Зарим нь түүнийг зөв харсан хэсгэд ч эргэлзэж байгаагаа хэлнэ. Ой модноос чанга хэрхрэх дуу чимээ гарахад айсан хүмүүс бүгд буцахаар шийдэв. Энд үлдэх аюултай гэж үзснээр ихэнх нь энэ тосгоноос явахыг дэмжлээ. Энэ үеэр баян залуу хамгийн сүүлд ирсэн Кохарун гэх нэмэгтэйг сэжиглэж байгаа ууртай эрт хэлдэг. Саяхныг болтол хүн амьдарч байсан харагдаж байгаач хинж байхгүй байгааг хэлнэ. Маргааш болоход 10-аад хүн үлдэхэр шийдэж бусд нь явхаар болжээ. Буцах хүмүүс автобусыг хөдлөх гэж хичнээн оролцсон ч огт хөдөлгөж чаддаггүй. Иймээс орой болохоос өмнө багч болов зам хороохоор алхахаар болно. Тэд замдаа шүршдэг будаг ашиглан модон дээр тоо үлдэн явсаар 91 дэх тэмдэглэгийг хийж байгаа нь харагдана. Гэсэн ч цааш дахин явхад өмнөх үлдээсэн 8-ын тоог харах нь тэр. Энд нь GPS ажиллахгүй дахин будагч үлдээх учраа тэд яхаа мэдэхгүй болов. Гинэ дайснаасаа болж нэгнүүдээ боосон ир халтарч уулын уруу унахад бус нь ч айнг үйж явсаар хавцлаас унах шахлаа. Нөгөө талд манай хийцтэй үлдсэн жолооч ах нэг жаахан охиныг олж харна. Тэгсэн 10 жилийн өмнө нас орсон охиноо олж харжээ. За харин буцаж яваа хэд төмөр зам олж түүнийгээ дагаж явсаар харанхуй түнэл рүү явж орлоо. Тэгснээ нэг нь аврах том Мицумоныг харсан гэд орилоод буцаж гарна. Нэг мэдэхэд буцсан хүмүүс эргээд ирхэн тэр. Гэхдээ уулын уруу унсан ирээс бусдна. Буцаж ирээд зойрыг шалгахад Жек байхгүй байгааг олж мэднэ. Ингээд буцаа цугласан хүмүүс баахан илээ балаа юм ярьж эцэст нь баян залуу энд байвал унтаж байхад минь хэн алахыг мэдэхгүй гэд гараад явчихна. 3 охин харин Мицумоныг найдвартай учраа шүн өөрсдийг нь хамгаалж өгөөч гэж гуйлаа. Тэгсэн өөр нэг талд энэ дөрөв Мицумоне май сүлд замын дундаас нэмэгддэг Кохарун гэх эмэгтэй бүлждэг охин дөрвийг сэжиглэж байна гэд ярьж байдаг. Тэгээд нийлж байгаад охтыг манаж зогссон Мицумоныг бариад авна. Харин зойронд утаа өнөртөж эхлэхэд гал гарлаа гэд Мицумоныг хаяад гарцгаана. Мицумоныг бүлждэг охин аврахаар албаар гал тавьжээ. За аим шиг жинхэнэ утгаараа эхэлнэ. Бүгдд нь өөрсдийнх нь найдаг зүйлс үзэгдэж эхэлж байгаа юм. Энэ хоёр нэг ийм сонин юм харна. Галзуу охин болохоор айдаг ламынхаа царайг, буутай охин болохоор аврах том зүгийг, залгаатай өстэй нөхөр болохоор сэлгэн харна. Баян залуу болохоор өөрийг нь шоолон инээж байгаа галт хэрэг хардаг. Их дуу чимээ гарсан тул дотор байсан хүмүүс гарч ирснээр тэдэн дээр галзуу охин, буутай охин, залгаатай өсчөөс буцаж ирнэ нийлнэ. Тэгсэн тосгоныг анх олсон гэд байдаг Кохарун гэх эмэгтэй нэг зүйл олсноо хүмүүст хэлдэг. Нөгөө бөөлждөг охиныг Масаки гэдэг. Тэдний олсон нийтлэл дээр түүнийг сурггүй алга болсон гэдгийг тэмдэглэсэн байдаг. Нөгөө талд Мицумоне бөөлждөг охин хоёр мангасаас цухтана. Мицумоне мангас харснаас олж тэр хоёр хонголт салчихна. Үүний дараа бөөлждөг охиныг сүнс гэж итгэсэн хүмүүс түүнийг барьж аваад модонд хүлчихдэг. Охиныг мангас чөтгөр гэж утсан хүмүүс алах гэж оролдоно. Гэтэл автобус гинт гарч ирээд жолооч Мицумоне болон охиныг аваад зогтчихно. Тэгсэн охиныг сүнс гэж итгэсэн жолооч охинтой нь уулзуулж өгөхийг шаарддаг. Харин нөгөө талд уулын уруу унаж алга болсон нэгнүүдээ боосон ир ахин гарч ирээд хүмүүс рүү харавж эхэлнэ. Ууртай ир түүнийг барьж авахд уулнаас унахад нэг хүн аварсан. Түүний хийгснээр хийж байгаагаа хэллээ. Тэгээд түүний ард байна гэж заахт нь эргэн харахад нэг хүн цааш дутаж байгаа нь харагдана. Харин нөгөө талд автобустай яваа хэд харанхуй түнэл рүү орлоо. Хүн болгонд өөрснийх нь айдаг зүйлс мангасуулж харагдана. Харин бөөлждөг охинд юу ч харагддаггүй. Учир нь охинд өнгөрсөнд нь үлдсэн сэтгэлзэн шарах байхгүй ч магад. Хонглын цаанд гарах үед автобуснаас охин болон Мицумоне мөн түүний найз хамтдаа боно. Жолооч харин охиноо харснаар алга болчихов. Хонглын нөгөө талд гарч байсан 3 цааш алхаж чулуун дээр охинд хинэгэн зургас үлдээснийг хардаг. Түүнээс цааш явхад их манан донд дахин нэг тосгон байгааг харан очно. Нанаки тосгоны нэг хэсэг өвөө бас өөр нэг тосгоно гэдэг нь эргэлзээтэйч мөн л саяхныг хүртэл хүн амьдарч байсан улмөр үлдсэн ч хөнгөө газар байхын тэр. Энд найзтайгаа муудалцаж цааш ганцаар алхсан Мицумоне нэг л мэдэхэд эмнэлэгт сэрэн автаа уулзна.
Арслан Май мөрдөгч 3 харин нэг залуутай таарсан нь бөөлждөг охин Масакигийн хайж байгаа үеэл ахын ээж таарна. Мицумонэд аав нь нэг бичиг дамжуулж өгснөөр тэр дээвэр рүү гарахад анхаа олоо болсон рэпер залуу зогсож байдаг. Рэпер залуугаас чи намайг аварсан уу гэсэн чинь үгүй Ками гэх хүн чи бит хоёрыг аварсан гэд тэр хүн лөө дагуулж явлаа. Тэднийг аварсан хүн бол энэ эрдэмтэн болох Камияма Нантара гэх хүн байж. Энэ эрдэмтэн удаан хугацаанд Нанаки тосгоныг судалж байгаа хүн гин. Нөгөө талд харин бөөлждөг охины үеэл ах нь нөгөө хэдэд Нанаки гэдг нь хизөө гунигтай ганцаардмал зэрэг нэрлэхэд хизөө өнгөрсөн үе нь материаллог хэлбэртэй болохыг хэлдэг талаар ярьж өгнө. Мөн юу ч болсон хамаагүй эндээс хурдан зогтгож хэлдэг. Гэхдээ хамгийн сонин нь энэ залуу анх үеэлтэйгээ энд аялж ирчгээд өөрөө энд амьдардаг болчихсон байгаа байхгүй юу? За нөгөө талд тос эрдэмтэн маань Мицумонэд судалж байгаа зүйлийнхээ талаар яриад л байдаг. Энэ тосгон бол сэтгэлийн шархан боддоор биеждэг газар болохыг хэвлэлийн баг хурлаар хүртэл энэ эрдэмтэн зарлаж байжээ. Гэсэн ч хинч түүнд итгээгүй. Бүгд л судалгааг нь хуурамч гэж үзэн үгүйсгэсэн талаар хэлнэ. Тэгээд өөрийнхөө зөв гэдгийг батлахын тулд энэ тосгонд иржээ. Харин нэг чулууны зургийг дарах гэж байгаад буцаж бодит ертөнцөд ирсэн гэдгээ хэлдэг. Учир нь тэр Нанакигаа алдсан гин. Энэ нь өнгөрсөнтэйгөө нүүр тулж сэтгэлийн шархан нийдэрснийг хэлж байж магадгүй. Тэгсэн бас нэг сонирхолтой зүйлийг харуулсан нь эрдэмтэн өөрийнхөө 3 жилийн өмнөх зургийг харуулна. 3 жилийн өмнө гэхэд л залуухан байсан ба 50 нас ч хүрээгүй хэрн ийм хөвшин дүр төрхтэй болжээ. Нанакигаа алдах нь өөрийгөө алдна гэсэн үг ба Нанакигаа алдснаас хойш хасар хурдан хөгшөрсөн тухайгаа хэлдэг. Сэтгэлийн шархаа ардаа орхичихвол хүн хэвээр амьдрч чадахгүй болно гин. Нөгөө талд нэгнүүдээ боосон ирийн босс гэд байсан хүн нь нөгөө с ижигтэй эмэгтэй болох Кохарун байж таарна. За тосгонд байгаа хүмүүс бүгд маш сонирн байдалтай болж эхэлнэ. Суйлдаж залхуу болсон хүмүүсийн зарим нь сууж, зарим нь бүр унтаа байдалтай болжээ. Тэгсэн Нанаки гэх төсөөллийн биежсэн мангас хүний сэтгэл хөдлөлийн нэг хэсэг нь шингэсэн байдаг учраас тэр мангас нь байсаар байвал тухайн хүн сэтгэл хөдлөлөө алдаж хоосон бүрхүүл болж хувирах юм гин. За тэгсэн нэгнүүдээ боосон ир Жек 2 гинэт хүмүүс рүү галт сумаар харваад хэлдэг. Тэгээд хүмүүст босс нь хэн болох бас яах гэж энд хүмүүсийг цуглуулсныг хэлж өгнө. Кохарун гэх нэмэгтэй сэтгэлийн шарах ихтэй хүмүүсийг цуглуулад хүчрхэг мангас бүтээхийг оролдож байгаа гин. Тэгээд өөр нэг газар Мицумонэгийн найзын толгойг угаагаа зогсож идэг. Ард нь Нанаки улам томорч байгаа харагдана. За нөгөө талд Мицумонэ рэпер залуу хоёрыг эрдэмтэн тосгон руу хөргөж өгч байгааг харуулна. Энэ үеэр тосгон руу ороход хэд хэдэн нөхцөл байдгийг хэлж өгдөг. Шөнийн 1-2 цагийн хооронд манан бууж үзэгдэх орчин муу болсон үед тосгонд нэвтрэх боломжтой хэлнэ. Мөн судалгааны уршихаар энд ирэхийг хүссэн хүмүүс нэмэгдсэнд гэмшиж байгаагаа хэлдэг. Тиймээс л ийшээ зорин явж байгаа хүмүүсийг ойртуулахгүй тулд энэ хавьд амьдарч байгааг нь. Эднийг энд автобустай ирж байх үед эрдэмтэн нойрмоглоод унтсан байсан талаараа хэлдэг. Харин рэпер залуу Нанакигаа алдах бус харин Нанакигаа хүлээн зөвшөөрсөн учраас хөгшрөөгүйгээс гадна тосгоноос гарч чадсан тухайгаа хэлж өгнө. Тэгээд тосгон руу орох гэсэн Мицумонэ Нанакигаа алдсан мэд огт мангас олж харахгүй байдаг. Харин энэ үеэр тэдэн дээр жолооч ах ирдэг. Жолоочийн Нанакийн өөд болсон охин нь байсан. Жолооч харин Нанакигаа хүлээн зөвшөөрчээ. Жолооч мөн бөөлждөг охины үеэлтэд таарсан ба тэр Рейжи гэх залуу нь бөөлждөг охин Масакигийн Нанаки байсан байж таарна. За үзэгдэл Масаки руу шилжтэл охиныг нөгөө цаазлыг гэдэг галзуу болон баян залуу хоёр хөөж идэг. Баян залуу ч бас галзуу шиг болчихсон охиныг өөрийнх нь асуудалд буруутган хөөж байгаа нь. Тэгсэн яг Мицумонэ автобустай ирж таарнаа. За тэгсэн амар том болчихсон мангас тэдний ард ирсэн байдаг. Энэ дөрөв бүгд нэг ижил зүйл харж байгаагаа гайхан зогсож байтал Мицумонэгийн найз гарч ирдэг. Тэгсэн ерөнхийдөө бол нөгөө Кохарун гэх эмэгтэй толгойг нь угаасаар хагаад Мицумонэгийн найзын Нанакиг ийм том болгочихсон байдаг. Тэгснээ бүр Нанакигаа удирддаг болчихсон байж энэ төр. Тэгээд Мицумонэгийн найз нь Мицумонэгийн Нанакиг торон дотор хожчихсон байдаг. Найзыгаа яг ингэж хэрэгшээлтэй байлгахыг хүсдэг. Тэгсэн Мицумонэ би чамаар үргэлж хамгаалуулах биш, чамайг ч бас хамгаалахыг хүсдэг. Тиймээс өөрчлөгдөхөөр энд ирсэн гэж хэлэхэд нөгөө аврах том Нанакийг унаад өгнө. Яг гайгүй боллоо доо гэсэн нөгөө Кохарун гэх эмэгтэй дахиад толгойг нь угаах гээд гараад ирнэ. Тэгэд манай хэд мангасаас зүгтэн цааш явхад
Кохарун гэх эмэгтэй Мицумоныгийн барьж явсан холбоог олоход эрдэмтний хоолойг сонсно. Тэгсэн бие биеэ таньж идэг. Эрдэмтэн тэр өдөр намайг унтуулсан хүн чи байх нэ гэж хэлнэ. Кохарун эрдэмтний Нанакийг нь буцааж авахар эндэржээ. Хэрв тэгж чадвал түүний хөгшрөлтийг зогсоож чадна гэж бодсон хэрэг. Кохарун эрдэмтний охин нь bijээ. Тэгээд аавыгаа өхүүлэхийг хүсээгүй болохоор энэ бүхнийг хийсэн байна. Харин аав нь түүнд огт харамсахгүй байгаагаа хэлдэг. Өөрийнхөө судалгааны сэдв нь өөрөө болсон талаар хэлнэ. Нөгөө талд Мицумоныгийн найз өөрийн Нанакийг хүлээн авснаар нөгөө том мангас байхгүй болдог. Масаки ч бас Рейжигээ олж харна. Харин Рейжи зүгээр ч нэг Масакигийн Нанаки байгаагүй. Бүр түүнийг жаахан байхаас л хажууд нь үйж хамтдаа өссөн түүний төсөөллийн найз үжээ. Тэгээд л төсөөлөл нь энд ирэхэд бийжин түүнээс холдоход Масаки болохоор жинхэнэ гэж итгэн түүнийг хайсаар байсан. Хүмүүс бүгд цуглаж, зарим нь эндээс явахыг хүсдэгч, зарим нь үлдэх талаар ярина. Тэгсэн Кохарун гарч ирээд эндээ үлдэж хүмүүсийг ямар нэг аргаар өөрийгөө алдалгүй амьдрах арга олон гэдгээ хэлдэг. Ингээд үлдэхээр шийдсэн нь үлдэж, буцахаар шийдсэн хүмүүс нь Нанакигаа хүлээн авч бодит ертөнцид иргэн ирснээр аним маань дуусаж байна. Энэ хүртэл сонссонд маш их баярлалаа. Дараагийн бичлэгээр уулзах хүртэл түр баяртай. Build me up, buttercup baby, just to let me down and mess me up.